9 одод ноёрхогч биеийн урлаг, 20 дугаар бүлэг, зээлийн хэмжээ. Ашигчдын холбоонд ирмэгцээ Лонгчен шууд л Юнцигийн эм найруулга өрөө рүү явахыг оролдов. Гэвч түүнийг дотоод хэсэг рүү орох үед нь шууд зогсов. Ашигчдын холбоо нь дотоод болон гадаад гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гадаад хэсэг нь эзэнт гүрний иргэдэд нээлттэй байдаг. Ашигч болох шалгалтууд бүгд гадаад хэсэгт явагддаг байлаа. Гэвч дотоод хэсэг бол жинхэнэ ашигчдын холбоо юм. Өмнөх удаа Лонгчен мастер Юнцийг дагаж байсан тул дотоод хэсэг рүү саадгүй нэвтэрч чадсан бөгөөд тэр үед хэн ч түүнийг хааж зогсоогоогүй билээ. Ирэхгүй хүмүүс дотоод хэсэг рүү нэвтэрч болохгүй. Хаалганы өмнөх хамгаалагч нь Лонгчентэй ойролцоо насны залуу байлаа. Тэрээр эмийн шавийн нүмерэг өмссөн байх бөгөөд Лонгчен рүү дээрэмгүй харж байв. Лонгчен үл ялэг инээмсэглээд пайзаа түнд үзүүлв. Тэгээд түүний гайхсан царайг үл тоон шууд л дотог шалгав. Түүний дээрэмгүй зан ийм хурдан гайхшрал болон хуурхыг хараад Лонгчен баг зэрэг сэтгэл ханамж авахгүй байж чадсангүй. Түүний хуучин бие нь дэндүү удаан хугацаанд дарамтанд байсан бололтой. Одоо л нэг толгоогоо өргөх боломж гарч ирэхэд тэрээр баг зэрэг сахилгагүй амжихан зан гаргаж эхэлж байв. Гэвч тэрээр ийм өчүүхэн зүйлд цаг гарцдах ёсгүй гэдгээ дотроо мэдэж байлаа. Дотоод хэсэгт ормогцоо Лонгчен тухайн алгадав. Тэрээр мастер Юнцийг энд байгаа эсхийг асуухаа мартсан байлаа. Хэрв тэр байхгүй бол энд ирсэн нь дэмий цаг гарцдалт болох биш үү? Түүнийг харамсаж зогсдол нэгэн залуу бүсгүй хажуугаар нь зөрөв. Лонгчен юу ч бодолгүй түүнийг зогсоон "Уучлаарай, мастер Юнци хаана байгааг мэдхүү" гэж асуулаа. Өнөөх бүсгүй толгоогоо бүхийлгэн алхаж байсан бөгөөд гинэт зогсоосонд баг зэрэг дургуйтсан байдалтай харагдав. Толгоогоо өргөхт нь түүний өмнө туранхай сул дорой харагдах залуу зогсож байлаа. Тэрээр хүйтнэр "Чи яах гэж мастер Юнцийг хайж байгаа юм?" гэв. Лонгчений анхаарал баг зэрэг сарнив. Энэ бүсгүй үнэхээр үцэглэнтэй байлаа. Хэдийгээр Чуяо эсвэл Минчитэй дүйцэхгүй ч 1000 берт ганц олдох хуваргай үцэглэн байв. Гэвч тэр үцэглэнтэй байсан ч харц нь хүнд таагүй мэдрэмж төрүүлж байлаа. Түүний харцанд нууж хаах зүйлгүй дээрэмгүй зам байсан нь хүмүүст түүний талаар сайн сэтгэгдэл төрөхөд саад болж байв. "Би зүгээр л мастер Юнцийг хаана байгааг мэдмээр байна. Энэ залуу хатагтай надад хэлж өгч болох уу?" Лонгчен дотроо баг зэрэг дургуйтсан ч маш соёлтойгоор үргэлжлүүлэн асуув. "Чи юу хин юм бэ? Яагаад мастер Юнцтэй уулзах гээд байгаа юм?" гэж тэрээр харцсан байртаа асуулаа. Асуултанд нь хариулахын оронд хоёр ч удаа байцаагцсандаа Лонгчен толгойс ихсрэн түүнийг үл тоон өөр хүнээс асуухаар цаашаалхав. "Хөөе, би чамаас асуулт асууж байна. Чи яагаад ийм бүдүүлэг байгаа юм бэ?" Түүнийг хоёр ч удаа асуухад хариулахгүй явсанд бүсгүй уурлав. Лонгчен хитгэн алхам яваад эргэж харлаа. "Чи энд эм авахаар ирсэн үү?" "Юу?" гэж бүсгүй гайхан асуув. "Чи сэтгцийн өвчтөй бололтой. Хаа хамаагүй битгий гүйж бай." Лонгченийг ийм хүйтэн хариулт өгөөд эргээд явах гэтэл гинэт түүний ард хүчтэй салхи мэдрэгдэв. Бүсгүй ууртай хашгиран түүний зүрх рүү алгаараа зохихоор дайрчээ. "Бацаан минь, чи өгөхийг хүсээ юу?" Лонгчен дотроо маш их цочирдов. Тэр бүсгүй сул дорой харагдаж байсан ч түүний дайралт нь амьсгалахад ч хэцүү болтол хүчтэй салхи үүсгэж байлаа. Тэрээр гайхмаар нь хий хоримтлуулах шатны оргил үеийн мастер байж. Харин түүний алгадах дайралт нь түүний бүх хүчийг агуулж байв. Лонгчений бүх сүнслэг энерги Фэнфу одны дотор нуугдсан байдаг тул тэрээр яг л сул дорой хүн шиг харагддаг байлаа. Хий хоримтлуулах шатны ердийн тулаанчид ч ийм цохилтонд хүн чархдах аюултай. Хэрвээ тэр үнэхээр жирийн хүн байсан бол өөхөгч магадлалтай байв. Энэхүү шалтгаангүй дайралт нь үнэхээр харгас байсан тул Лонгчений дургүй хурч тэрээр өөрийгөө барьсангүй шууд л өшиглөв. Бүсгийн алга Лонгченд хурч амжихаас өмнө түүний өшиглөлт бүсгийн гидсэнд тусаж түүнийг хол шидлээ. Бүсгүй хэдэн метр ниссээр эмийн ургамал хатаадаг тавиурыг мөргөн унав. Өндөр тавиур нурж дээр нь байсан бүх ургамлууд бүсгийн дээрээс хасгарч түүнийг бүр мөсөн болж орхив. Ууртай архирантай хамт эмийн ургамлууд тал тал тийш үсэрч бүсгүй ургамлын нутагт дарагдсан үсэн сэгсийсэн байдалтай босож ирлээ. "Үхэж далдор!" Түүний нүднээс гал гарч биеийнх нь авраа ориглон гарч ирлээ. Хоёр гараа нийлүүлэхэд гараас нь алтан шаргал долгион гарч Лонгчен рүү ухсхив. Лонгчен ийм галзуу эмэгтэйтэй таарсандаа өөрийнхөө азгүй зөхөв. Өнөөдөр яахаар ийм галзуу хүнтэй таарчдаг байна. Энэ дайралт нь асар их хүч агуулсан тулааны техник байлаа. Түүнийг алах гэж байгааг хараад Лонгчений царай хүйтэн болов. Тэрээр эмийн дээд эрхшээгчийн сүнстэй тул тулааны талаар багч болов туршлагатай байв. Баг гэдэг нь зөвхөн эмийн дээд эрхшээгчийн хувьд л яригдах асуудал. Харин энэ бүсгүй түүний хувьд ердөөл шоргоолцтой адил байлаа.
Түүний тэрхүү бага туршлаганд бүсгүйг зохицуулахад хангалттай бөгөөд энэ нь түүний хувьд хүүхдийн тоглоом байв. Өмнөх өшөглөлтөнд бүсгүй шархтаагүй өнгөрсөн нь Лунчэн ямар ч сүнслэг энергийг ашиглаагүй байлаа. Гэвч бүсгүй үүнд талархахын оронд түүнийг алахыг хүсжээ. Лунчэний дотор алах хүсэл аажмаар оргилж эхлэв. Өөрлөө дайрч буй энэ эмэгтэйг тэр алахгүй байж болох ч хэрэв тэр довтолсоор байвал Лунчэн түүнд хизээж мартагдахааргүй сургамж өгөхөөр шийдэв. Зогс! Гэнэт хүйтэн хашгираа сонсогдов. Өнөөх галзуу эмэгтэй яг л аянганд цохиулсан мэт болон хөдөлж зүрхэлсэнгүй. Агшаа! Гэж тэрээр яаран хүндэтгэлтэйгээр дуудав. Ирсэн хүн нь гайхмаар нь мастер Юнци байлаа. Лунчэн цочирдов. Энэ галзуу эмэгтэй үнэхээр түүний шавь гэж үү? Мастер Юнци толгой сэгсрэн. Юнци би энэ насандаа хизээч шавь авахгүй гэж хэлсэн. Чи энд дими цагаа өрөх нь ашиггүй гэв. Агшаа! Би сул дорой эмэгтэй хүн. Би танаас эмийн урлагт суралцахын тулд мянган бэрийг туулж ирсэн. Би алхимчдын холбоонд хэдийн 3 сар болж байна. Та үнэхээр миний чин сэтгэлийг үнэлэхгүй байна гэж үү? Гэж бүсгүй гомдолтой хэлв. Чи ирсэн газар руугаа буцаад явж болно гэж мастер Юнци үл тоосон байдалтай хэллээ. Үгүй ээ, би явахгүй. Та намайг өдөр бүр няцааж болно. Гэхдээ та намайг хүлээж авах хүртэл би эндээс явахгүй гэж бүсгүй зөрүүдлөв. Өөрөө л мэд. Гэхдээ санаж яв. Миний холбоо дотор хүч хэрэглэхийг зөвшөөрөхгүй. Хэрэв чи энэ дүрмийг дахин зөрчвөл би чамайг эндээс хөөх болно шүү гэж Юнци хүйтнээр хэлв. Дараа нь тэр Лунчэн рүү эргэж надтай хамт яв гэв. Лунчэн хэсэг зур гайхшрав. Энэ галзуу эмэгтэй үнэхээр Юнцигээр эм найруулахыг заалгахыг хүссэн ч Юнцид ямар ч нөлөө үзүүлж чадаагүй байж. Бүсгийн хорсолтой харцыг хараад Лунчэн нэг л зүйлийг ойлгов. Тэр бүсгүй Лунчэнийг бас нэгэн Юнцид шав орох гэж ирсэн хүн гэж андуураад тийм байцаалт явуулсан байж. Лунчэн толгой сэгсрэв. Хин ийм шав авахыг хүсэх билээ. Тэрээр мастер Юнцийг даган бясалгалын өрөө рүү орлоо. Өрөөнд ормогцоо Лунчэн яаран бүхийж уучлаарай, би хүндэтгэлгүй зан гаргалаа гэв. Юнци үл ялэг инээмсэглэн зүгээр дээ, энэ чиний буруу биш байсан. Би бүх зүйлийг харсан. Гэхдээ чи намайг үнэхээр гайхшруулж байна. Чи ямар ч сүнслэг энергийг ашиглалгүйгээр хий хоримтлуулах шатны оргил үеийн мастрыг өшөглөөд хол шидэж чадлаа. Тэгээд ч чамайг хамаг хүчээ гаргаагүйг би харсан. Үгүй бол тэр бүсгүй хүн шархтах байлаа. Чи үнэхээр өөрийгөө гүн нууж шатдаг хүн юм аа гэв. Лунчэн цочирдов. Тэрээр мастер Юнцийг дутуу үнэлсэн бололтой. Хүлээж байсанчлан энэ хөгшин маш гярхаа нэгэн байж. Тэрээр хэсэг зуур юу гэж хариулахаа мэдсэнгүй. Хүн бүрт өөрийн гэсэн нууц байдаг. Энэ бол юу ч биш. Гэвч чам шиг хүн цагаа дэмий өрөх ёсгүй. Үгүй бол ийм их авяас бэлэг бүр мөсөн үгүй болно. Мастер Юнци нэгэн гүн гүнзгий утгатай зүйл хэлэх шиг болов. Мастер Юнци өөрийг нь бүх анхаарлаа эмийн замд хандуулаасай гэж хүсэж байгааг Лунчэн тэр дорой ойлгов. Тануулсанд баярлалаа мастраа. Лунчэн ойлголоо. Яаж ч бодсон мастер Юнци түүнд сайн санаж байгаа нь тодорхой. Түүний зөвлөгөөг дагаах эсгээс үл хамааран энэ сайхан сэтгэлд тэр талархаж байлаа. Өчигдөр чи элдээ ердөө 3 удаа далаагаад хагас алхам цус нэгтрах шатны тулаанчийг алсан гэж сонслоо. Энэ үнэн үү? Гэж мастер Юнци асуув. Хэмээ үнэн. Лунчэн толгой дохихоос өөр аргагүй болов. Гэвч түүнд нэгэн эргэлзээ төрлөө. Тэр үед түүнийг цэргүүд бүрэн бүсэлсэн байсан. Жирийн ухаанаар бол өөр хинч түүнийг мэдэх боломжгүй байв. Лунчэний эргэлзээг тааварлсан мэт мастер Юнци инээмсэглэн. Өчигдөр хааны гэр бүлийн хүмүүс энд ирж Лунчэн үнэхээр танай алхимчдынийг мөн үү гэж шалгаж асуусан. Бид эдэнд тийм гэж хэлээд чамайг миний шавь гэж хэлсэн. Тэгээд л тэд яваад өгсөн гэв. Шавь хизээж авахгүй гэж хэлж байсан мастер Юнци түүнийг өөрийн шавь гэж хүлээн зөвшөөрсөнд Лунчэн маш их гайхаж бас сэтгэл нь хөдлөв. Маш их баярлалаа багшаа. Энэ тийм ч их зүйл бишээ. Миний нэр хүнд бол ашиглаж байж л үн цэнтэй байдаг зүйл. Тийм болохоор дураараа ашиглаж болно. Дээрээс нь шавь гэдэг нь дагалдан гэдэгтэй адилгүй шүү дээ гэж мастер Юнци 50 инээмсэглэв. Мастер Юнцигийн хувьд түүнийг өөрийн шавь гэж дуудах нь өчүүхэн төдий хүчин чармайлт байсан ч Лунчэний хувьд энэ нь асар их тус болж байлаа. Мастер Юнцигийн дэмжлэгтэй болсноор тэрээр маш том хөзөртэй болсон юм. Одоо тэрээр нуруугаа илүү цэх болгож чадна. Хүмүн, би чиний нөхцөл байдлын талаар бага сага мэдсэн. Алхимчдын холбоонд өөрийн гэсэн дүрэн бий. Бид ертөнцийн тэмцэлд тулаанд оролцох боломжгүй байдаг. Тийм болохоор би чамд ингэж л тусалж чадна гэж мастер Юнци санаа алдав. Багш минь, та надад хэлж баршгүй их тус болсон. ертөнцийн тулааны тухайд гэвэл би өөрөө зохицуулнаа гэж Лунчэн инээмсэглэв.
Мастер Юнцигийн нэр хүнд түүний ард байгаа тул түүний хэрэг явдлууд хамаагүй хэлбэр болох болно. Дун гэр бүлийн аюулгүй байдал ч бас асар ихээр нэмэгдэнэ. Хэдийгээр алхимчдын холбоо өөрт нь хамаагүй тулаанд оролцохгүйч Лунгжэн үнэхээр үүний нэг хэсэг болсон цагт тэрээр холбооны хамгаалалтанд орох болно. Лунгжэн хангалттай хүчтэй болж холбооны хамгаалалт хэрэггүй болсон цагт тэрээр өөрийг нь тойрсон тэрхүү нууцын мананг өөрийн биеэр арилгаж чадна. Одоо түүнд зарим нэг сэжвэр байгаач тэр шууд хөдөлж зүрхлэхгүй байлаа. Одоогийн нөхцөл байдлыг хадгалах нь түүний хувьд хамгийн зөв сонголт байв. Тэгэхээр чи өнөөдөр яах гэж энд ирэв гэж Юнци асуув. Лунгжэн сая л энд ирсэн жинхэнэ зорилгоо саналаа. Би холбооноос зарим нэг эмийн найрлагыг зээлээр авахыг хүссэн юм. Би тэдгэрийг эм болгон найруулсныхаа дараа буцааж өгөх болно. Зээлээр эмийн найрлага авах нь холбооны алхимчдын дунд түгээмэл байдаг зүйл юм. Тэд дараагийн удаа бэлэн болсон эмээрээ зээлээ төлөх боломжтой байдаг. Энэ нь алхимч болон холбоо хоёуланд нь ашигтай хэлэлцээр байлаа. Холбооны пайцтай байснаар тэрээр эмийн найрлагыг хямдралтай үнээр авах боломжтой ч үүний зэрэгцээ найруулсан эмээ хамгийн түрүүнд холбоонд зарах үүрэгтэй байдаг. Энэ бол холбооноос пайз авах үед хийсэн тохиролцоо билээ. Чи эм найруулж чадах уу гэж Юнци баг зэрэг гайхан асуув. Би багшаасаа зарим нэг зааварчилгаа хүсмээр байна. Лунгжэн үл ялыг инээмсэглсэн ч тэрхүү инээмсэглэл нь өөртөө бүрэн итгэлтэй байгааг нь харуулж байлаа.